Тэгэхээр энэ дээр нэг тодорхой хариулт өгöd гэж ер нь тэгээд байна шүү дээ. Энэ ус төрийн ажил би ингээд энэ төр засагт ажиллаж байгаа. Хүсэл зориг гэж нэг юм байвал ажил явдгийг. Хүсэл зориг байхгүй бол ер нь тэгэл ажил явахгүй л дээ. Явахгүй. Тэгэхээр ийм асуудал бас нэг хариулт өгöd гэж одоо бид нар баахын болж байгаа хууль баталгуу тэр чи хэрэгжихгүй шүү дээ. Инквайр дээр та инквайр сая та бид нар одоо бүгд ороод баталсан. Одоо нөгөө нэг хавц тэргийнх нь хүрээнд асуудал шийдэж цагаатах нь эсвэл буцаахгүй гэсэн чи одоо ингээл байхгүй. Одоо ингээд бид нар ер нь хууль батлахын хэрэг байгаа мó? Одоо би өөр тэндэж эргэлзэж гисэн. Хоёр дахь нь прокурорын дэрэгдэх мөрдөн бидний үед нэг 9 гишүүн санаачлаад алга болгоод устгацсан. Одоо хэдэн жил ярьж байна. Би 1 жилийн тайлангийн тухай хэрэг одоо 10 хэдэн жил юу ч хийхгүй. Хийнэ хийн. Нэг юм хийн. Тогтолцоо ярьж шүү. 3 дахь нь газар чагнаа тагнаад байдаг юм а янзлаад мөрдөн байцаах нэг юм а нэгтгэе. Энэ за энэ бол бүр нохоо долоос юм шиг байгаа. Хүсэл зориг байхгүй учраас. Би тэгж ойлгож байна. Инквайр сайда та нэг одоо та сав саяхны хууль зүйн сайд учраас бас хэлж байгаа. Тэр хэрэг эрхлэх гэхгүй. Та нэг бас нэг зангилаан дээр очсон хүн бай. Алтай гişүнд 1 минут нэмж өгье. Тэгээ би сайн зураг гişүдээ сал нэг юм жижигүрийн нэг юм үхэнц хэдүүлээ нэг хагас хугас нойром гэсэн байдалтай нэг юм яриа л. Тэгээ ямар ч одоо юм дайчин давшингуу арга хэмжээ авсан шийдсэн юм байхгүй. Ядаж шийдэд батлаад гаргацсан хүлж хэрэгжих болохоор одоо яах юм бэ? Тэгээ одоо энэ та нар тэр орондоо олзлолд булаалддаг, орондоо унтах завг олзлолд булаалдаж, хөнжилд орох завг хөнөөлд булаалдах яах вэ? Энэ ажлаа хиймээр байна шүү дээ. Хинч гарч ирсэн, хэмбугаанч гарч ирсэн юм нь явж яадаг. 10 хэдэн жил ажилласангүй би сүүлийн 3 асуудлаас нэг хариулт авчихын. Ард иргэд сонсог. Яга хийдгүй юм ажлыг. За алтай гишүүн эрүүдэн шүүхийн эсрэг хүний эрхийн комиссийн тайлантай холбоотойгоор мөн сонсголтой холбоотойгоор гарсан одоо улсын их хурлын тогтоолын хэрэгжилтийн талаар асууж байна. Мөн энэ хүрээнд эрүүдэн шүүхсэнтэй холбоотой хэргийг хараад бусаар мөрдөн шалгах бие даасан алба буюу прокурорын мөрдөн байцах албыг буцааж байгуулахтай холбоотой заалтын талаар асууж байна. За энийг бол миний хувьд анх энэ бие даасан мөрдөх албыг байгуулах санал боловсруулах чиглэлийг 23 оны 7 сард улсын их хурлын хууль зүйн байнгын орооны дарга байх үедээ засгийн газар чиглэл болгосон тогтоол гаргажсэн. За 23 оны 10 сард энэ асуудлаар мөн одоо ажлын хэсэг гаргаж ирсэн. За би 7 сар хууль зүйн сайдаар ажиллаад сонгуул болоод энэ ажлаа хийж дуусгаж амжаагүй. Сая 25 оны 10 сард хууль зүйн дотоод хэргийн сайдаар томилогдоод би ажлын хэсэг гаргасан. Ямар ажлын хэсэг гаргасан бэ гэхээр прокурорын байгууллагын тухай хуулийн шинжсэн найруулга. Прокурорын мөрдөн шинээр байгуулах асуудал. Энтэй холбоотой эрүүгийн эрхийн шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсгийг нэлээд хязгаарлагдмал хүрээнд байгуулж хуулийн төслүүдийг бэлэн болгосон. Би ер нь ил тод хэлж ирсэн. Сая чуулганы завсарлагын хугацаанд орон нутагт томилтоор ажиллах үедээ прокурорын мөрдөнгийн асуудлыг би хаврын чуулганд өргөн барина гэж хэлж ирсэн. Тэгэхээр хуулийн төслүүдийг бэлэн болгосон байна. Гэхдээ энд нэг зарчмын өөрчлөлт байна. Өмнөх Хонголын хаан болж ирсэн Дорлогжов гэж хүн прокурорын мөрдөнг бизнесийг дээрэмдэх хэрэгсэл болгож ирсэн. Дуртай хэрэгээ харьяаллын бус хэрэгүүдийг тэр мөрдөн байцаах албан дээр татаж авч хүмүүсийг хорд согддог, дээрэмддэг гэдэг асуудал яригдчихсэн. Тэр тордон гамболд гэж нөхөр яриад идэв үст 4 сая доллараар би дээрэмдүүлсэн гэдэг. Тэгээ нэг хурал дээр алтан уяг гэж ерөнхий сайдыг огцруулахад ахыг нь барьцаалж агаад янз бүр болцсон гэж ярьдаг үстэй. Тийм учраас буцааж мангас дахиад амьлуулж болохгүй гэдэг хүрээнд нэлээд улс уртай бас судалгаа хийсэн. За ингээ хэргийн харьяаллын хувьд мөрдөн шалах одоо үйл ажиллагааны хувьд бол их тийм онцлог байдлаар хуулийн төслийг боловсруулсан. Дурын хэргийг биш.
хууль хяналтын буюу бусад мөрдөх албадаас гүйцэтгэж байгаа гүйцэтгэх ажлын хууль тогтоом зөрчих. Эрүүд нь шүүлж байгаа. Тэр хуульчийн одоо тэр үйл ажиллагаа хэрэг мөрдөхтэй гаргаж байгаа алдаа завхрал байна уу? Авилга байна уу? Тэр хэрэгүүдийг тусдаа шалгадаг ийм прокурорын дэргэд бие даасан мөрдөх алба байгуулах ийм хуулийн төслийг бол одоо шинэ хууль зүйн сайдын ширээн дээр байгаа гэдгийг би хэлье. Яг цаашаа яах вэ гэдэг одоо хууль зүйн сайд хариулах хэрэгтэй байна. Би 3 тодорхой асуулт асуусан. Тэн дээр хариулт өгөх хэрэгтэй. Тэгээд прокурорын дэргэдэх мөрдөн энэ хүсэхгүй л байх шиг байгаа. Тэр нэг баахан дээр үеийн хүмүүсийн нэг нэр хэлдэг. Одоо тэгмээргүй 10 хэдэн жил юу хийгээд байгаа юм бэ гэдэг. Тийм учраас хэдүүлээ нэг жоохон конструктив баймаар байгаа байхгүй юу? Одоо ингээд ийм алдаа дутагдал гарч ирсэн. Энэ алдаа дутагдлыг ингэж хуулиар хаах хэрэгтэй. Цаашаа Солонгос улс одоо ингээд тэр толгой дээрээс нэг нөхөр чиглэл өгöd харин тэрнийг гүйцэтгэсэн нөхдүүд нь 10 жил хүртэл ял өгдөг болсон байл шүү дээ. Одоо тэр бол би тэр хуулийн байгууллагыг хамгаалж байгаа гэж ойлгож байгаа. Чи 10 жилийн ял идэх юм уу? Эсвэл тэр дохиорын хүүхэлдээ болж ажиллах юм уу? Гэхдээ ингээд энэ айлын хүүхдэд яагаад ингээд юм хийгээ болоод байдаг. Манайхан юм ярихаар л нэг 10 хэдэн жилийн өмнөх сайн муу жишээрүүд авч хийчдэг. Бас ингэж хандаж болохгүй. Тэрнээс жоохон өчнөө хүн солигдсон шүү дээ. Танах тий. Хууль зүйн яам хариулах уу? 4-р микрофон. Мегмар дарга. За алтан гүшүүний асуултанд хариулъя. Таны дурдсан эрүүдэн шүүх болон хэрцгий үнэлэг бусаар доромжлон харьцсан хүнийг одоо төрийн албанд авдаггүй байхтай холбоотой зохицуултыг сайжруулаа гэсэн. За энэ асуудлаар яг хууль зүйн дотоод тэргийн яам бол урьдчилан судалгаа хийсэн. Төрийн албаны тухай хуульд бол төрийн албанд авах нийтлэг шаардлагад бол ял шийтгэлгүй байх гэдэг энэ зохицуулт бол үйлчилж байгаа. Тийм учраас бид бүхэн одоо их хурал дээр яваа хүний эрх хүчлийг хангахтай холбоотой хуулийн төслүүдийг дагалдуулаад эрүүгийн хуульд эрүү шүүл тулгах болон хөндлөг бус хэрцгий хандах хэрцгий доромжлон харьцах асуудлыг эрүүгийн хуульд тусгахаар ингээд оруулаад ирж байгаа. Өөрөөр хэлэх юм бол олон улсын гэрээ конвенцийн зөвлөмжөөр өгсөн үүргийн хүрээнд ялгамжтай зохицуулж ингэж орж. Хэрвээ энэ зохицуултанд хүчин төгөлдөр болоод ирэх юм бол хөндлөг бус хэрцгий хандсан улсууд ял шийдэглээ авна. Эрүү шүүл тулгах хүмүүсүүд нь За гүцэгээд хариулах уу? Мегмар дарга. за 4-р микрофон. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол засгийн газраас энэ чиглэлийн хуулийн төслөө боловсруулаад их хурал дээр ирүүлсэн байгаа гэсэн үг. Энэ маань батлагдчих юм бол энэ чиглэлээр хууль хүчин төгөлдөр болоод ирэхлээр ял шийтгэл аваа явуучих юм бол төрийн албанд авахгүй байх тэр тогтолцоо илүү тодорхой болно. Одоогийн хүчин төгөлдөр төрийн албаны хуулиар бол ял шийтгэлгүй байх гэдэг энэ шаардлага бол явж байгаа. Тийм учраас аливаа байгууллага бол төрийн албанд авахдаа энэ лавлгаа юмыг нь авч бүртгэж байгаа учраас илүү тодорхой болно л гэж ингэж ойлгож байна. Дараа нь санал хэлж болох уу? Тийм. Тэгэхээр энэ асуултанд хариулахгүй шүү дээ. Тэгээд одоо асуусан буруутдаг одоо юм болно. Асуулт асуухаар одоо ирээдүйн цаг дээр юм ярьж шүү дээ. Энд ч тайлан байхгүй. Яагаад тайлан тавих хэрэгтэй шүү дээ. Би 1 жил байтугай 10 жил хийгээг ажлыг ч асуугаад шүү дээ. Яагаад байгаа юм бэ та нар? Яагаад хийдэг юм бэ? Угоото амба тэгж. Харин би асуугаад биш хэлээдхий. Ер нь одоо энэ хууль зүйн салбар гэдэг чинь үнэхээр бас биш вэ шүү дээ. Бид нар тэгэхээр энийг яаж янзлах вэ? Яаж хурдан янзлах вэ? Яаж зөв янзлах вэ гэж асууж шүү дээ. Инквайр сайтаа тэр асуултанд хариулъя да. Одоо хэллээ шүү дээ. Бидний Гэвь одоо та хэд маань одоо хууль зүйн сайдаас л асуугаад байгаа байхгүй. Тэг би одоо ингээд өөр ажилд яачаад одоо хууль зүйн сайдын эрхлэх асуудлын өрөөний бодлогын асуудал хариулаад байх нь их зохимжгүй байгаа юм. Энийг бол одоо
парламентын гишүүд та хэд маань бол ойлгож байгаа бох те. Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний зүйлийг одоо аль болох асуух сайд холбогдох сайдаас нь асуувал их зүгээр байгаа байхгүй юу?